Фрэнсис Фукуямагийн улс төрийн тогтолцооны ялцрал аж үйлдвэрлэлийн хувьсгалаас ардчлалын даяаршил хүртэл гэдэг ном нь түүхийн туршид улс төрийн институтийн хөгжил, уналтын талаар судалсан бүтээл юм. Фукуяма улс төрийн дэг журмын гарал үүсэл хэмээх өмнөх бүтээлээ тулгуурлан улс төрийн тогтвортой тогтолцоог бий болгоход нөлөөлж буй хүчин зүйлүүд болон тэдгээрт цаг хугацааны явцад тулгарч буй сорилтуудыг судалжээ. Уг ном нь Фукуямагийн улс төрийн дэг журмыг ойлгох үзэл баримтлалыг тоймлон өгүүлснээр эхэлдэг. Тэрээр улс төрийн хөгжлийн үндсэн 3 тулгуур болох төр, хууль, дээдлэх ёс, хариуцлагатай төрийг тодорхойлсон. Эдгээр тулгуур багна нь үр дүнтэй засаглалын үндэс суурийг бүрдүүлж, улс орнуудад иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, олон нийтийн бараа үйлчилгээг үзүүлэх боломжийг олгодог. Фукуяма улс төрийн амжилттай хөгжилд өрсөлдөх ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, эрх мэдлийг цөөн хүний гарт төвлөрүүлэхээс сэргийлж чадах хүчирхэг институцуудыг бий болгох шаардлагатай гэж үздэг. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү тэнцвэрт байдалд хүрэх нь тийм ч амар ажил биш бөгөөд ихэвчлэн туршилт, алдааны урт, үе мэн самуунтай үйл явцыг хамардаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Номын гол сэтгүүдийн нэг бол үндэсэрхэг үзэл хэмээх үзэл баримтлал буюу эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн өмч мэт үзэж өөрсдийн эрх ашигын төлөө ашиглах хандлага юм. Үндэсэрхэг үзэл нь улс төрийн хөгжилд ихээхэн аюул учруулж, хууль дээдлэх ёсыг алдагдуулж, авилгыг дэлгэрүүлэн төрийн байгууллагуудад хувийн ашиг сонирхлыг оруулдаг. Энэ зүй тогтлыг Ромын эзэнт гүрний уналт, дундад зууны үеийн хятадын зогсонг байдал зэрэг хэд хэдэн түүхэн жишээн дээр үндэсэрхэг үзлийн хор хөнөөлтэй үр нөлөөг харуулсан. Энэхүү номонд мөн орчин үеийн ардчлалд тулгарч буй сорилтуудыг судалсан болно. Өнөөгийн ертөнцид ардчлалсан засаглалын зохилох хэлбэр болон гарч ирсэн хэдий ч доройтож унаж болохыг анхааруулсан гэж үзэж байна. Тэрээр ардчилсан засаглалд учирч болох хэд хэдэн гол аюул занал хийлэл, тухайлбал популистууд олширч, нийгмийн итгэлцэл алдагдаж авилгалж, хувийн эрх ашгийг дээгүүр тавьсан сонирхлын бүлгүүд улс төрийн институцуудад аюул занал хийлж байна гэж тодорхойлсон. Фукуяма Америкийн нэгдсэн улс, Итали, Энэтхэг зэрэг улс орнуудын туршлагыг судалснаар ардчлал өндөр хөгжсөн орнуудад одоо ч гарч буй асуудлуудыг гарган судалсан байна. Ардчлалын хэм хэмжээ, төрийн байгууллагын институтыг тогтвортой байлгахын тулд анхааралтай байх хэрэгтэйг тэрээр онцгойлж байгаа санагдлаа. Орчин үеийн улс төрийн тогтолцоонд тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг үл харгалзан Фукуяма улс төрийн хөгжлийн хэдийн төлөвийг өөдрөгөөр төсөөлсөөр байна. Тэрээр ахиц дэвшил удаашралтай, жигд бус байж болох ч нийгэм нь саад бэрхшээлийг даван туулж, илүү хүртээмжтэй, хариуцлагатай засаглалын бүтцийг бий болгох чадвартайг түүхээр нотлон харуулж байна. Эцэст нь хэлэхэд улс төрийн тогтолцооны ялцрал аж үйлдвэрлэлийн хувьсгалаас ардчлалын даяаршил хүртэл гэдэг ном нь улс төрийн хөгжил, ялцралын ээдрээтэй байдлын талаар баялаг. Фукуяма орчин үеийн улс төрийн тогтолцоонд тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг тодруулснаар нийгмийн хөгжил цэцгэлэлт тогтвортой байдлын төлөө хүчтэй, тэсвэртэй төрийн эмхэлж хадгалахын чухлын талаар эргцүүлэн бодуулахыг хүсжээ. Хуульд шувуу хай блогийг уншаарай. Та бүхэнд баярлалаа.